бодлоор наад чи ийм асуудалтай. Одоо тэгээд юу гэдэг нухын авах гэж нүдийн сохол гэдэг шиг те одоо хүүхдийн эрхийг хамгаалж ингээд тэрийг болгочоор бидний бас нэгэн маш үнэт одоо өв соёл устгах гэдэг байгаа байхгүй. Тэр чинь тэртээ тэргүй хөвшин морь унаад уралдана гэж байхгүй хүүхдүүд. Гэхдээ миний одоо яг энэ уяач хүмүүсийн амьдрал донд ингээд те ороод ингээд сонсож явах юмд бол хүүхдүүд нь өөрсдөө их баяр баясгалантай байдаг. Энийгээрээ бахархдаг те одоо унаач хүүхдүүдээрээ бахархдаг. Аав ээж нь унаач хүүхдээрээ бахархдаг ийм байж идэг. Тэгэхээр энийг нөгөө нэгийг болох гэж байгаад одоо нэгийг засгаж байгаад нөгөөдгийг нь эвдэлж болохгүй. Тийм учраас энийг зохицуул альва зүйл хэд чинь зохицож болдог штэ. Тэгэхээр ядчил тэр одоо юу гэдэг гарааных нь юуг те одоо нэгэнд багшралдаж биш ингээд зөв гаргаад өгөх хэмжээ үнэхээр тоон олон байгаа бол те тооныхын дагууд одоо юу гэдэг зохицуулж болох зөндөө юмнууд байгаа болохоор тэрийг алга болгох болиулах гэхээсээ илүүтэйгээр яавал зөв болох уу? Яавал одоо те зохицуулаад өв соёлоо хадгалаад үр хүүхдүүдээ ч баярлуулаад гэтээ бас үр хүүхдээ ч гэсэн эндэгдэлгүйгээр эрсдэлгүйгээр энийг одоо авч үлдэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Тэгтээ энэ өвлийн уралдаан бол нэлээд эрсдэлтэй надад санагдаад байгаа. Тэгээд өвлийн уралдаанаа яаж шийдэх юм? Эдгээр дээр бол бас яг нөхцөл байдалд нь зөгцсөн те бодит одоо дүн шинжилгээтэй ийм одоо арга хэмжээнүүдийг авал зүгээр ах. Тэгэхээс биш одоо тий хашийн одоо наадам гэдэг чи одоо Монгол орон наадмаараа одоо тий дэлхийд алдартай. Гэтэл тэ наадмын хамгийн гоё тий жинхэнэ хайр хүргэм, жинхэнэ хамар шархируулам тэр зүйл нь юу байдаг юм? Морины уралдаан л гэдэг штэ. Тэгэхээр энэ байхгүй болчихвол нөгөө Монгол 93 наадам гэдэг чинь байхгүй болчихно. Тэгэхээр зэрэг ингээд нөгөө нэг юмыг аврах чинь ингээд нөгөө юмыг устгах болохгүй. Тийм учраас энэ донд маш зөв зохицол, зөв бодлого хэрэгтэй л гэж бодож байна.